хөгжмөл тийм програмтай сургуулиуд аяг их болсон, нэмэгдсэн. Одоо жишээлбэл ямар сургуулиуд байгаа вэ гэхээр APU байна, Mekong Asian Pacific University. Тэгээд бас Tokyo Institute of Technology тэр ч гэсэндээ ингээд англи дээр одоо суралцах яг боломжийг ингээд болоход програмуудаа ингээд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Зөвхөн энэ 13 сургууль гэлтгүй зөндөө олон сургуулиудыг Японд ийм англи дээр програм хэрэгжүүлдэг гэсэн үг. За тэгээд Нагуягийн одоо дараагийн ярих зүйл нь болохоор Нагуягийн их сургуулийн талаар ярих гэж бодсон юм. Тэгээд Нагуягийн их сургууль нь болохоор Нагуя хотод байдаг. За Нагуя хот нь болохоор Токио болон Киото гээд Японы хоёр том хотын яг дунд нь байдаг тийм хот байгаа. Тэгээд Нагуягийн их сургууль нь болохоор улсын сургууль. Тэгээд Японд эзэн хааны нэрмжид ингээд сургуулиуд гэж байдаг. Тэр сургуулиудын нэг. Тэгээд Японд олонхны топ 5 сургуулийн нэгт ингээд жил болгоно жагсаад явдаг тийм сургууль байгаа. Тэгээд 6 Нобелийн шагналтанд төрсөн. Тийм ихэнх нь ерөнхийдөө яг шинжлэх ухааны чиглэлээр Нобелийн шагналт авсан мундаг профессортай сургууль байгаа. Тэгээд дээрэс нь айгүй олон улсын сурагчид ихтэй. Дэлхийн 130 гаруй орноос одоо сурагчид ирж суралцдаг. Тийм олон улсын хүүхдүүд ихтэй айгүй diverse гэж хэлдэг. Одоо даяарчлагдсан тийм сургууль байгаа. Тэгээ та бүхний энэ харж байгаа энэ дэгцэн дээр энэ ногоон ийм зүлэг байгаа. Тэгээ энэ зүлгээр айгүй алдартай. За тэгээд миний одоо яг ярих нь болохоор Нагуягийн их сургуулийн G30 програмын одоо юм мэргэжлүүдийн талаар ярина. Энэ болохоор undergraduate буюу одоо бакалаврын түвшинд олгогддог ийм мэргэжлүүдийн сонголт байгаа. За эхнээсээ ямар мэргэжлүүд байна вэ гэхээр automotive engineering буюу одоо энэ автомотив инженерчлэл. Тэгээд яагаад автомотив инженерчлэл Нагуяд байдаг вэ гэхээр Нагуя хот ер нь болохоор өөрөө аюу тийм үйлдвэрчлэлийн хот гэж яригддаг. Toyota болон Suzuki гэдэг амар том одоо машин техникийн мундаг компаниуд яг энэ Нагуя хотын одоо Ижимужийн Нагуя хотод ингээд Нагуя хот таваар ингээд байрладаг учраас ер нь автомотив инженерчлэлээр аюу хүч өгдөг тийм сургууль байгаа. Тэгээд одоо Нагуя их сургуулийн автомотив инженерчлэлийг төгссөн төгсөгчид бол их хвчлээ яг Toyota болон бусад янз бүрийн том одоо машины компаниудад орох боломж айгүй өндөр байдаг. Одоо Нагуягийн автомотив инженерчлэлийг төгссөн хүмүүсийг одоо ажилд авах нь илүү бас өндөр магадлал нь илүү өндөр байдаг гэх юм уу. За тэгээд дараагийн мэргэжил болохоор physical science гэж байна. За энэ болохоор яг physical science дотроо хоёр салдаг ба. Яг science болон инженерчлэл гэж хоёр салдаг. Тэгээ энэ дээр бол гарч ирэх байна яагаад гэсэн юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч юм ингээд physical engineering, physical science гэж хоёр төрлийн хоёр тусдаа өөр мэргэжил байдаг байгаа шүү. Тэгээд дараагийн мэргэжил болохоор хим байна. Хим ч гэсэндээ яг адилхан инженерчлэл болон science гэсэн нэг хоёр тусдаа чиглэлээр суралцах боломжтой. Тэгээ биологийн шинжлэх ухаан бас ингээд яг шинжлэх ухаан болон хөдөө аж ахуй гэсэн чиглэлээр сурна. Гэхдээ хөдөө аж ахуй нь ер нь бол энэ хоёр хоорондоо нэг ялгаагүй байдаг юм шиг санагдсан. Гол ялгаа нь болохоор зүгээр тухайн одоо чиглэлээр олгогдож байгаа лабораториудын судалгаа нь жоох ялгаатай. Хөдөө аж ахуй гэх юм бол илүү тийм ургамал талдаа ургамал одоо яг амтан талтаа судалдаг бол сайенс нь илүү одоо бас яг эцсийн зорилго нь яг хүн дээр ингээд хэрэгжүүлэх тийм зорилготой судалгаанд хийгддэг байгаа. За дараагийнх нь болохоор social science буюу law гэж байгаа. Тэгэхээр яг social science буюу law яг ингээд хуулиар сурж байгаа гэсэн үг биш. Ерөнхийдөө ингээд social science-ийн бүх хичээлүүдийг үзээд явах боломжтой. Тэгээ голчлон үздэг нь болохоор ингээд law
Тэгэхээр одоо ингээд Nagoya-гийн их сургуулийн G30 хөтөлбөрийн social science буюу logs одоо энэ чиглэлээр сурж байгаа хүүхдүүд яг өөрсдөө бол хуульч болно гэж бодож болох уу? Одоо ингээд нийгмийн бүхэл төрлийн яг ингээд хичээлүүдийг үздэг, олон улсын харилцаа, улс төр, тэгээд хууль. Тийм болохоор ингээд айгүй тийм өргөн мэдлэгийг одоо болох боломжтой. Дээрээс нь ингээд Япон болон бусад гадаад орнуудын яг ингээд нийгмийн байдал тэр бүхний талаар ингээд судалгаа хийдэг. Айгүй өргөн цар хүрээтэй юм мэргэжлийн сонголт байгаа. За дараагийн нь болохоор social science economics. За энэ бол яг цэвэр эдийн засгийн чиглэлээр суралцах бас боломжтой. Дээрээс нь бас ингээд эдийн засаг гэсэндээ хажуугаар нь янз бүрийн өөр чиглэлийн хичээлүүд авах боломжтой. Жишээлбэл яг манай миний мэддэг нэг жишээн дээр манай эдийн засагт сурдаг одоо оюутан маань нэг хуулийн хичээлүүд аваад тэгээд сүүлдээ яг хуулийн сургуульд явсан гэж сонсчихсан. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд social science-аар сурж байгаа ч гэсэндээ одоо law болон эдийн засаг гэж ингээд хууль болон эдийн засаг гэж тусдаа суралцж байгаа гэсэндээ яг үүндээ ингээд өргөх чадвартай, өргөх боломжтой айгүй тийм өргөн одоо цар хүрээний ийм хичээлүүд үздэг ийм хоёр нийгмийн шинжилгээ ухааны факультетууд байна. За дараагийнх нь болохоор Japan in Asia Cultural Studies гэдэг. Энэ болохоор ерөнхийдөө бол Япон орны соёл судлал, дээрээс нь зөвхөн Япон гэлтгүй энэ Asia Cultural Studies гэдэг аягүй чухал. Одоо ингээд бусад Аз орнуудын ийм соёлыг аягүй судалдаг. Эртний одоо Хятад ч юм уу, эртний Солонгос, тэгээд бичиг одоо хан зүсний одоо үүсэл ч юм уу, хан зүсэг яагаад ингээд одоо нэг гурван дэлхийн одоо Азийн бүх орнуудаар ингээд тархсан ч юм уу, тиймэрхүү одоо соёл талаараа ингээд аягүй их судалдаг. Хажуугаар нь Японы хичээлийг бас үздэг юм мэргэжил байгаа. За тэгээд яг Nagoya-гийн одоо ер нь бол Японы G30 гэсэн хөтөлбөрт одоо хамрагдахыг хүсэж ивэл яг Японч нь бол ерөнхийдөө бол яг ингээд 4 сараас хичээлийн шинжилгээ эхлээд 2 сард ингээд дуусна шүү дээ. Харин яг G30 одоо энэ олон улсын програмаар суралцах хүсэлтэй байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хичээлийн шинжилгээ нь намраас эхлээд хавар дуусдаг байгаа. Тэгэхээр энэ харж байгаачлан 2021 оны одоо энэ эсгэлтийн журманд нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ингээд аппликейшн бүрдүүлэх хэрэгтэй. Тэр аппликейшн бүрдүүлчих хугацаанд эхний раунд болон second round, 2 дугаар раунд гэдэг 2 юм раундтай. Тэгээд эхний раунд нь болохоор одоо энэ 12 сарын 11-нд дуусах юм байна. Тэгээд 2 дугаар раунд нь болохоор 2 сарын 5-нд дуусах юм байна. Тэгээд энэ 2 раундын гол ялгаа нь юу гэдэг юм бэ гэхээр ерөнхийдөө бол жил болгон Nagoya-гийн их сургууль G30 програмаар яг 30 хүүхдэл мэргэжилтэд авдаг. Тэгэхээр одоо энэ хим, физик, биологи гэдэг бүх мэргэжлийн нийлээд яг 50 хүүхэд ингээд 50 хүүхдийн юм макстай байдаг. Тэгэхээр эхний раунд ингээд аплайцсан хүүхдүүд за зарим нь ингээд Nagoya-д орохоор шийдээ, зарим нь өөр сургуульд орохоор шийдэхээр ингээд 50 хүүхэд ч одоо 30 нь орлоо гэж боддог тийм үү. Тэгэхээр яг үлдсэн ингээд 20 хүүхдийн бас юм оронтой үлдсэн байгаа болохоор тэрүүгээрээ ингээд 20 дугаар одоо эсэлтийн хугацаа гэж бас гаргаж өгөөд тэгээ үлдсэн зэрэг 20 хүүхдийнхаа юм оронтой нөтөг болохоор би ингээ миний яг санал болгодог кохнерт санал болгодог юм юу гэхээр зүгээр эхний раундаараа л өгсөн дээр тэгвэл илүү ингээд орох магадлалтай оронтой ихтэй гэсэн үг. Тэгээд энэ дээр анхаарах зүйл нь юу гэхээр биологийн шинжилгээ ухаан болон одоо нийгмийн шинжилгээ ухааны програм болон энэ соёл судлалын програмууд болохоор ийм 20 дугаар раунд гэж байхгүй. Яг эхний раундаараа л бүх оюутнуудаа ингэж сонгодог ийм програм байна. За тэгээд миний яг энд одоо Nagoya их сургуульд судалж байгаа мэргэжил яг юу вэ гэхээр би биологийн шинжилгээ ухаанаар сурдаг. Тэгээ сая ингэ ярьжсэнчлэн биологийн шинжилгээ ухаан science буюу шинжилгээ ухаан гэснээр ингээд
agricultural science одоо аж ахуйн шинжилгээ ухаан гэсэн юм хоёр чиглэлээр салдаг гэж ярьж байсан бол миний энэ судалдаг мэргэжил нь болохоор яг science байгаа. Тэгээд та нарт ингээ одоо ингээд хийж байгаа юм харуулъя гэж бодсон ч гэсэн миний ингээд би ингээд лаборатори тэгээд одоо судалгаа хийж авах үед тэр лаборатори нь ингээд нэг компанитай гэрээтэй тэгээд ийм айгуу тийм нууцлалтай гэхээс илүү ингээд ашигладаг одоо бактери ч юм уу те ингээд яг тийм нэг патенттэй гэдэг учраас олон нийтэд яг харуулах боломжгүй тэгээд тийм судалгаа хийж байгаа. Гэхдээ ингээд ерөнхийдөө яг тайлбарлаад биологийн шинжилгээ ухаанаар нагуяд ч юм уу эсвэл ерөнхийдөө сурыг гэж бодж ивэл ямар хөө байдаг юм бэ гэж тайлбарлах юм бол эхний одоо 2 жилдээ яг ингээд суур хичээлүүд болон мэргэжлийн одоо зарим нэг хичээлүүдэд үзэж байгаа. 3 дугаар курсээс эхлээд ийм лаборатори хичээлүүд хийж эхэлдэг. Тэгээд 3 дугаар курсээс эхлээд лабораторитой ингээд ороод яг өөрийнхөө өгсөн чиглэлийн судалгааг хийгээд хажуугаар нь хичээлээ үзээд явдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бусад гадаад одоо ингээд Японы биологийн шинжилгээ ухаан болон бусад өөр Европын ч юм уу Америкийн Европын шинжилгээ одоо биологийн шинжилгээ ухааны програмтай сургуулиудыг харьцуулангууд одоо их сургуулиудыг харьцуулангууд Япон бол ингээд 3 дугаар курсээс эхлээд чамд ингээд лабораторийн юм одоо туршлага гэх юм уу хөрөмтлөх боломж гарч ирнэ гэсэн үг. Харин миний мэдхийн лав одоо англи ч юм уу тийм Европын орнууд ерөнхийдөө лабораторийн одоо тийм судалгаа хийдэг гэхээсээ илүү аюу тийм хичээл үздэг тийм арга барилтай course based гэж хэлдэг. Тэгээд course based тийм арга барилтай ингээд сургуулиуд зөндөө байдаг юм байлээ. Тэгээд одоо энэ Nagoya University ч юм уу одоо бусад энэ Японы сургуулиудыг яг юу гэж хэлдэг вэ гэхээр research based гэдэг. Тэгэхээр илүү ингээд яг лабораторийн юм чиглэлийн судалгаа хийж experience болдог ийм төрлийн их сургуулиуд байгаа шүү. За тэгээд сүүлд нь ингээд бас асуух юм байвал асуугаарай. Би зүгээр л айгу товчхондоо ингээд ярих гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол how to improve your English те. Тэгээд яагаад миний хувьд болохоор ялцчгүй одоо ингээд Японд ингээд сурах нь бол айгу мэдээж гой санагддаг байсан. Дээрээс нь ингээд англи болон япон хэл хоёрыг ингээд зэрэг ашиглаж болох нь ингээд хамгийн одоо давуу талтай санагдсан G30 програмын. Тэгээд тийм учраас ингээд одоо ахлах сургууль та нартай адилхан ингээд ахлах сургуулийн 10 дугаар ангид тачих юм 11 дугаар ангид тачих юм 12 дугаар ангид айгүй тийм англи нэг юм сайн болох юмсан гэсэн тийм төсөл зорилготой ингээд байнга англи хийгээл баждаг байсан хүүхдээсэн. Тэгээд яг ингээд эднийгаа ингээд одоо ч нэр нь сурчлаа л да. Тэгээд ингээд яг яаж ингээд англи одоо ингээд одоогийн игчин гэдэг энэ англи мэдлэг одоо яаж өнгөрсөн жилүүдийн одоо туршлаганд ингээд хоригдлогдсон бол бодоод үзэнгүүт хүн яг ингээд 3 одоо дадлаар ингээд юм сурдаг юм байна л та. Нэгдүгээр нь болохоор ингээд visual буюу харах, хоёр дахь нь сонсох, тэгээ гурав дахь нь ярих. Тэгэхээр ерөнхийдөө энэ 3 чиглэлийн одоо чадварыг яг зэрэг хөгжүүлж гэж чиний ингээд ямар нэг юм сурах эсвэл хичээл сурах ч юм уу хэл сурах ч ингээд айгүй сайжирч хурдан өөртөө харуулна гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл хамгийн түрүүнд та нарт ингээд санал болгох юм бол мэдээж хүн болгон л ярьдаг л багталтай ингээд ном уншаа гэх тээ. Тэгтээ ингээд кино үзээ гэх тээ. Тэгтээ ингээд кино үзэхдээ ингээд яаж кино үзэх вэ гэхээр яг зүгээр ингээд have fun хийгээл ингээд амар өөрийгөө зугаацуулах хэлний кино үзэх биш. Тэгтээ хавдаг нь нэг хэсэг ингээд одоо тодорхой хувь нь ингээд өөрийгөө зугаацуулж ингээд амар гоё have fun байж кино үзэж байгаа л да. Гэтэ нөгөө талаас яг өөртөө ингээд lesson болгох, хичээл болгох талаас нь би киногоо үзэх хэрэгтэй. Жишээлбэл ингээд энэ миний хамгийн дуртай одоо Америкийн цуврал Friends гэдэг та нарт ч ихэнх нь ингээд айгу үзчихсэн баг. Тэгээд энэ киног ингээд яаж үздэг байсан бэ гэхээр одоо ингээд эдгээрч ингээд Friends цувралын одоо нэг авууштай тал нь болохоор ингээд айгу ойлгомжтой ярьдаг. Тэгээд тод ярьдаг, өвөл айгу тод хэлдэг. Одоо ингээд жүжигчт нь. Тэгээд яг ингээд
тодорхой юм акценттэй өргөлт болоо ингээд болттай юм ингээл айгуу тийм нэг харилцан ярианы өгүүлбэрүүд айгүй ихтэй байдаг байсан. Тэгээ би ингээд Friends үзэж байгаад тэгээ яг ингээд одоо нэг хүн ингээл жишээлбэл нэг жүжигч нь ингээл нэг өгүүлбэр хэлхий гэж бодсон гоо тэр өгүүлбэрийг ингээд дагаад хэлмээр санах юм би ингээд киногоо паузлж жагаад тэр өгүүлбэрийг ингээд амар давтаад тэгээд pronunciation болон одоо ингээд өөрийнхөө дуудлагыг айгүй ингээд сайжруулахын төлөө ингээд давтаад тэгээд яаж ингээд илүү ингээд native буюу одоо ингээд яг ууган Америк хэлтэн шиг ярих вэ гэж бодоод яг тийш давтаж үздэг байсан. Тэгээд ер нь ч айгүй одоо хэллэг англи хэллэгтэй хэлцэн талаас айгүй тийм тус болсон юм шиг санагддаг. Тэгээд хоёрдугаар гэх юм бол ингээд хүү ингээд сонсоол уншаал үзээл тэгээд ямар ч ингээд дандаа ингээд input одоо юу гэдэг input гэж хэлдэг. Input болон outputтэй ингээд дандаа ингээд өөртөө ингээд мэдлэг хөрвүүлээд байх юм бол ингээд яг мэдлэгтэй тодорхой хэмжээний мэдлэгтэй болно л тоо. Гэтэ ингээд тэр мэдлэгийн ингээд output буюу ингээд гадагшаа гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо очоод англиныхаа багш нартай чирдэг ч юм уу тий. Тэгээд эсвэл хоорондоо ч юм уу англи яриадаг ч юм уу. Эсвэл та нар зүгээр л ингээд одоо хүмүүс чинь ингээд айгу vlog хийдэг болсон байна шүү дээ тий. Биш өөрсдийнхөө бичлэгийг хийгээл тавьдаг. Та нарыг ингээд интернетэд тавь гэж байгаа юм биш л тий. Гэтэ зүгээр ингээд өдөр тутмынхаа амьдралыг ингээд vlog шиг тий бичлэгээр хийгээд тэгээд тэрэн дээр ингээд гоё англиар яриад hey guys гэл how you doing тэгэл so today би ингээд ийм хийж ингээл тэр бүхнийхээ ингээд англи дээр яриад тэгээд өөрийнхөө бичлэгийг хийгээд тодор яриад өөрийнхөө бичлэгийг хийгээд тэгээд сүүлд нь ингээд үзээ засах юм юу вэ юу болж ингээд тэгээд тэрэнгүүт яг ингээд чиний ярих одоо чадварчин одоо аяга хамаагүй сайжирна тэгээд дээрэс нь өөртөө ингээд илүү ихтэй олон нийтэд бас ярих тийм чадвар суун гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд нь бас ингээд унших би бол ингээд ном унших айгүй дургуул байдаг байсан л та. Тэгээд сүүлдээ айгүй уншдаг болсон. Тэгээд яагаад ном уншдаг болсон бэ гэхээр нэгдүгээрт ингээд хүн ингээд амар өөрийнхөө тийм сонирхтгүй төрлийн номыг ингээд өөртөө унших гээд хүслээд идэг юм шиг санагддаг байхгүй. Би болохоор яг ингээд өөрийнхөө сонирхдаг төрлийн номыг олцохоор айгүй тэрэндээ ингээд орж уншдаг. Тэгээд монгол ном ч англи ном ч ялгаагүй яг ингээд одоо жишээлбэл би юм Harry Potter ч юм уу тиймэрхүү одоо номнуудад аюу дуртай. Тэгээд тэрийг ингээд Harry Potter-ыг бол би ингээд нэг номыг 3-4 удаа уншсан ч ингээд ерөөсөө ууддаггүй. Яг тэгэл уудахгүй ингээд тэгээд англи ч юм уу гадаад хэл дээр ном унших одоо яг давуу тал нь яг юу байгаад байна гэж би хүмүүс бол зөвлөл хэлдэг. Би яг ингээд бодоод үзэнгүүт мэдээж тодорхой хэмжээний бас ингээд номоо бас ингээд уншихтаа ингээд чимээгүй уншихгүйгээд одоо ингээд одоо чангаар дуудаж унших гэх юм уу? Одоо жишээлбэл Harry Potter ингээд Mr. and Mrs. Dursley гэж хэлдэг шүү дээ. Яг тэр хэсгийг ингээд тодор яг уншаад тэгээ бас өөрийнхөө хэллэг ч юм уу бүх зүйлийг ингээд засах тал дээр хэрхэн одоо ингээд яг яавал би ингээд хэлний тал дээр сайжрахаар тэр бүх зүйлийг яг ингээд хийгээд тэгээ номоо уншаад тэгээд ер нь бол нэг тиймэрхүү байвал айгүй зүгээр юм шиг санагдсан. Тийм. За нэг тиймэрхүү байна. Тэгээд өөр асуух зүйл байвал асууаарай. Тийм дууссан байгаа шүү. Айгу хурдан ярьчих шиг боллоо. Бүх амар олон мэдээлэл ингээд зэрэг ингээд пум ингээд ярьчих шиг боллоо. Тэгээд өөрийг зэгцэлж асуух одоо тодруулж асуух юм бол асуугаарай. Зүгээр айгу гоё ойлгомжтой л яасан гэдэг юм. Энэний асуулт архитектор байдаг юм болов уу гэсэн байна. Нагуй болохоор архитектор яг жишээ чарах байхгүй. Ер нь одоо яг танай курст жишээлбэл нэг жилд яг жигчаар яг хэдэн хүн үзэж байгаа юм лөө.
нийтдээ юу эсвэл Тэгээд одоо жишээл яг танай нэг жил танай одоо энэ 3 дугаар курс хонд тий 30-аар хэдэн хүүхэд байна. Тэрний хэдэн одоо дийлэнх нь аль улсынх байна? Монголоос оюутан хэр байна? Зүг. Ер нь бол тэнцээ сая ярьсанчлан жи уучлахаар жил болгоо яг 50 хүүхдийг максимум 50 хүүхэд байгаа. Тэгэхээр 50 хүүхдийг л ингээд авдаг. Тэгэхээр мэргэжил болгонд ойролцоогоор 5 юм уу 6 ч юм уу эсвэл 10 хүүхэд авах боломжтой гэсэн үг. За хин шаардлагын хувьд гэх юм бол Японд ингээд Японы төвшин тогтоох шалгалтын малгалтын оноо шаардлагагүй байгаа. Зөвхөн чинь ингээд англи дээр сурдаг сургууль болохоор зөвхөн англиний төвшин тогтоох онооны хариу хэрэгтэй. Тэгээ TOEFL болон IELTS та нарыг ACT өгөх шаардлагагүй. ACT чинь ингээд Английн Америкийн сургуулиудад авагддаг шалгалт болохоор энэ Нагоягийн G30 ерөөсөө хамаагүй байгаа. Тэгээд хамгийн доотлын одоо шалгуур нь юу гэдэг вэ гэхээр TOEFL нь 80 билүү 85-аас дээш. Тэгээд IELTS нь 6.5-аас дээш байх шаардлагатай. Гэтэ ер нь бол одоо ингээд хамгийн minimum requirement-ийг давчглаа гэж санаа амарч болохгүй аль болох яг хамгийн сайнараа хамгийн дээд унагийн авахыг хичээх нь зөв. Яа, сайн байна уу? Япон руу ангаах биологийн чиглэлээр тэтгэлэг авах бусад салбараасаа илүү хэцүү байдаг гэсэн энэ тухай ярьж болох уу гэж. 13-ийн маргад хаана байна? Камера өгөөд микрофоноор асуувал зүгээр шүү минь хаа. За, биологийн чиглэл бол ерөнхийдөө гайгүй ер нь яг ингээд шинжилгээ ухааны талаасаа ч юм бол хөдөө аж ахуй талаасаа бол айгүй гайгүй санагддаг тэтгэлэгч гэсэндээ яа гэх юм бол номшоогийн одоо ингээд нөгөө нэг коллеж бол их сургуулиар яг ингээд биологийн чиглэлээр шалгалтаа өгөөд тэгээд энэ тэтгэлэг тэнцүүл ингээд тэтгэлгээ аваад номшоогийн одоо засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой байдаг учраас дээрэс нь нас одоо EGU-гийн оноогоор ингээд хувийн одоо хувийн ивент засагчдын зардлаар ингээд бас жилд зөндөө олон компаниар чинь ингээд энэ дээр суралцдаг. Тэгээд яг EGU-гийнхаа оноог сайн байлгаад тэгээд энэ гээд Японд ирээд ч юм уу эсвэл Японы одоо яг ингээд хүсэж байгаа сургуультаа ингээд одоо жишээл би биологийн чиглэлээр би Нагоягийн их сургуульд зүгээр ингээд Японоор сурмаар байна гэж бодох юм бол тийм ингээд өөртөө ихтэй хамгийн гол нь ингээд чи сайн л байвал болно. Тэтгэлэг бол ерөөсөө асуудалгүй гэж бодож байна. Гэтэ миний хувьд болохоор ангаахын чиглэлийг бол сайн мэдгүй байна. Ангаахын чиглэл яа гэх юм бол ингээд Японд ч гэсэн айгүй тийм хэцүү гэж бодогддог. Тэгээд айгүй тийм өрсөлдөөнтэй чиглэл байдаг учраас ер нь бол тэтгэлэг энтрийн талаар нь ч гэсэн сайн мэдгүй. Тэр талаараа career coaching төгөөсөө асуурай. Биолог бол яг харьцангуй гайгүй тий. Ангаах бол яг Япон дотор нэлээ угаасаа айгүй тийм хэцүү салбар. Япон хүмүүс ч гэсэн өөрсдөө орохын тулд ингээд 2-3 удаа одоо өмжиж тий унсан ч гэсэн хамаагүй 2-3 жил өмжиж бэлтжиж ингэж ордог тийм салбар байгаа. Тэгээд Монбошоогоор ч гэсэн би яг ангаахаар хөөр ингээд тэнцдэггүй. Одоо юу гэдэг хичнээн сайн байсан ч гэсэн хүүхдүүдийг ерөөсөө авдгүй гэсэн bir тийм яриа байдаг байсан шүү дээ. Тэгээд энэ жил бол яг 19 дугаар үеийн 2 хүүхд маань Монбошоогоор яг гисигээр ангаахын юу өргөөд эхний шатандаа бол тэнцсэн байгаа. Тэгэхээр сүүлийн хариу нь бол одоо 2 сард гарна. Тийм тэгэхээр энэ одоо юу гэдэг ангаах бол болохгүй Японд руу боломжгүй гэсэн юм бол бас багаар өөрчлөгдөж байгаа. Тэгээд ямар ч байсан зорж байгаа бол тэ нэлээд сайн хичээгээд тэгээд Монбошоогоор ч юм уу ингээд шалгалтаа өгөөд ер нь бол өөрийнхөө хувьд айгуу сайн тийм сэтгэлээ хангацсан байхад бол боломжууд гарч ирэх байхаа л гэж бодож байна тий. За Амина гараа өргөсөн байна. За Амина камера өгөөд асуултаа асуух уу? Миний камераас л таа асуулт. За. Надад харагдах юм болов уу? Харин юм ярихгүй болохоор Нагоягийн
явахад чи ер нь бол тэтгэлэгтэй тэтгэлэггүй гэж хоёр төрөл ер нь байгаад идэм билээ шүү дээ. Тэгээд та өөрөө нөгөө нэг явахдаа яаж ирсэн бэ? Тэгээд олон нөгөө нэг G30-аар юусэн хүмүүс одоо нөгөө тэтгэлэг авахгүй байсан ч яваа. Тэгээд нөгөө нэг хүсэлт гаргаад тэтгэлэг авах гэсэн тэрний талаар мэдээлэл өгч болов уу? За баярлалаа. Тий айгүй чухал юм орхигдуулсан байна. Тэтгэлгийн талаар тэгээд Нагоягийн одоо их сургууль яг цаанаасаа болохоор өөрийн юм хоёр төрлийн тэтгэлэгтэй байдаг. Тэр нь mixed буюу одоо моншогийн тэтгэлэг чи ингээд сайн байх юм бол одоо ингэж чиний бүх зүйл чи айгүй сайн байх юм бол шууд ингээд авах боломжтой. Тэр нь гэхдээ ерөнхийдөө бол Монголоос ирж байгаа хүмүүсд их олгогддгүй яагаад юм бол мэдгүй. Тэгээд яг ингээд миний мэдж байгаагаар одоо манай Вьетнам найзууд ч юм яг тэр сургууль нь ингээд Нагоягийн их сургуультай гэрээтэй яг G30-тай. Тэгээд одоо ингээд яг явуулж байгаа бүх хүмүүстэй ингээд моншогийн тэтгэлэг үг юм чинь юм хөө гэрээтэй дэмжсэн. Гэтэ миний мэдхээр ингээд 10 дугаар үеийн Норжингээд сэмпай энэ дээрээ ирчээд тэгээд өөрийнхөө тэтгэлгийг моншогийн тэтгэлэг болгож хувиргаж чадсан болохоор ерөнхийдөө бол чиний ингээд академик буюу одоо ингээд чиний ингээд академик үзүүлэлт одоо ингээд хэрэг сайн сурж ийм тэр болгочийг ингээд хамаарад ингээд тэтгэлгээ ингээд одоо ингээд өөрчлөх боломжтой байдаг юм шиг санагдсан. Гэтэ тэр мэдээж айгүй тийм юу айгүй ховор тохиолдол. Тэгээд G30 болохоор сансаг ингээд G30-ын тэтгэлэг гэж байдаг. Тэр нь болохоор 4 жилийнх нь сургалтын төлбөрийг бүгдийг хөнгөлдөг. Тэгээд дээрэс нь сар болгон 48 мянган йены тэтгэлэг олгодог байгаа. Тэгээд G30-ын тэтгэлэгтэй хүүхдүүд болохоор гаднаас ингээд нэмэлт ямар нэгэн байгууллагын тэтгэлэг авах боломжгүй. Гэхдээ одоо ингээд сургуульд ирсэн орж байгаа бүх хүүхдүүдэд яг ингээ эхний семестрийн юм JASO гэх Японы юм компаниас Японы юм байгууллагаас нэмэлтээр ингээ 50,000 йены тэтгэлэг өгдөг зөвхөн нэг семестрийн турш. Тэгэхээр ерөөхдөө бол эхний семестртээ чи ингээ G30-тай байвал 48,000 G30-ын 48,000 йены тэтгэлэг дээр нэмээд JASO-гийн юм тэтгэлэг авах боломжтой байдаг. Тэгээд тэр JASO-гийн тэтгэлгийг ингээ эхний семестрээс цаашаа ингээ бүхэл 4 жил яаж авдаг вэ гэхээр EGU гэж оноо аягүй сайн байх хэрэгтэй. EGU гэж оноо ингээд Японы ингээд 200-аас дээш ч юм уу. Тэгээд ерөнхийдөө бол JASO-гийн тэр тэтгэлгийг бүхэл 4 одоо G30-ын тэтгэлэг дээрээ нэмээд JASO-гийн тэр тэтгэлгийг 4 жилийн турш авахын тулд EGU-гийн онооч нь ядаж одоо дунджаас дээш ч юм уу. Тухайн яг ингээд бүх одоо онооны нийлбэр нь тодорхой заасан юм одоо ингээд заасан юм шалгуурыг давсан байх хэрэгтэй. Тэрийг яг сайн мэдэх нь тэрийг судалж агаад дараа нь хэлж өгч болж байгаа. Гэхдээ нэг тиймэрхүү тохиолдол байдаг. Тэгэхээр яг ингээд тийм байна. За хоёр дахь болохоор ингээд чи тэтгэлэггүй гэр Японд ингээд G30 Нагояд үнэхээр сурмаар санагдаад тэгээд ирлээ гэж бодъё. Тэгэнгүүт юу байдаг вэ гэхээр мэдээж эхний семестртээ ингээд тэр JASO-гийн 50,000 йены тэтгэлгийг авах боломжтой. Яа гэвэл тэр чинь бүх ингээд илсэн орж байгаа сурагчдад өгөгддөг тэтгэлэг учраас. Тэгээд 20 дугаарт юу байдаг вэ гэхээр олон одоо ингээд Нагоягийн сургуулиуд гэлгүй бусад Японы сургуулиуд ерөнхийдөө ингээд гадаадаас ирж байгаа оюутнуудынхаа тэтгэл одоо төлбөрийн өнгөлөх юм тогтолцоо байдаг. Тэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр одоо tuition exemption. Тэгэхээр ингээд төлбөрөө ингээд семестр болгон ч юм уу жил болгон ингээд хөнгөлүүлээд явах боломжтой байдаг. Тэгээ миний мэдхийн ер нь бол тэтгэлэггүйгээр ингээд Нагоягийн их сургууль сурж байгаа хүүхдүүд ингээд хвчлэн ингээд семестр болгоныхоо төлбөрийг 100% юм уу 50% хөнгөлүүлээд явдаг. Тэгээд ихэнх нь яг 100% гэдэг баха. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд тэтгэлэггүй ирлээ ч гэсэндээ ингээд ерөнхийдөө сургалтын төлбөртөө ингээд санаа зовх нь бас ингээд санаа зовх шаардлагагүй гэж хэлэх юм. Хэлхийн цаашаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд хөнгөлүүлдэг. Тэгээд уртх нь болохоор юу байдаг вэ гэхээр энэ жил ингээд манай галаа агш маань Японы одоо Мабучи гэдэг шинэ Монголын хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг ийм нөгөө нэг ховийн тэтгэлгийн сан байдаг шүү дээ. Мабучигээд жил болгон 5 хүүхэд авдаг.
Тэгээ хэрвээ тэр 5 хүүхдийнх нь ингээд орон зай ингээд дүүрээгүй байх юм бол тавлаа ингээд дүүрээгүй одоо зөвхөн 3 хүүхэд ч юм уу 4 хүүхэд ингээд шалгарсан байх юм бол ингээд намар ирж байгаа ингээд 40-30-аар ирж байгаа ч юм уу бусад одоо өөр юм програмуудаар ирж байгаа шинэ Монголын төгсөгчдүүд ингээд одоо тэр үлдсэн орон зайных нь тэтгэлийг өгөө гэсэн юм санал гаргаад тийм тэрнгээр болохоор юу яасан шүү нөгөө дөрөв хүүхэд байдаг гэсэн шүү дээ тий Мапучид жил болгон манайхаас 4 хүүхэд одоо тэтгэлэг авах боломжтой. Тэгээд нэг квот нэмэгдсэн байхгүй юу? Тэр нь болохоор Мапучид гэсэндээ намрын элсэлтээр орж байгаа хүүхдүүдэд өгье гэд. Тэгээд намрын элсэлтийнхаа нэг квотоос бас манайд өгөөд нийтдээ 5 болсон гэсэн үг шүү. Тэгэхээр ер нь намар ингээд нөгөө англи хэлний хөтөлбөрөөр Япон руу явж байгаа хүүхдүүдэд бас нэг хүүхэд нь одоо Мапучигийн тэтгэлгийг авах боломжтой болж байна гэсэн үг. 4 жилээс хойш болсон тий. Тийм би тэгээд ер нь бол Нагояд ирэхдээ тэтгэлэггүй ирээд тэгээд энэ төлбөрөө ингээд семестр болгон 100% хөнгөлөлөг явдаг байсан. Тэгээд түрүү жилээс яг ингээд Мапучигийн тэтгэлэг авч ирсэн байгаа. Тэгээд Мапучигийн тэтгэлэг болохоор яг ингээд бусад Японоор сурдаг хүүхдүүдтэй адилхан сар болгон 100,000 тэтгэлэг өгдөг. Тийм тэтгэлэг байна. Тэгээд яхаа төлбөрийнхаа хөнгөлөлтийг болохоор яг нэг сургуулиас хийлээ. Энд бас баяр хүргье. Жилээс Мапучигийн тэтгэлэгт оруулсан байсан тий. Тэгээ өөр бас ингэ зөвхөн одоо яг сургууль Монголын одоо тэтгэлгийн сан гэхээсээ илүү ингээд Японд аюул олон тэтгэлгийн сангууд байдаг. Тэгээд тэндээс ингээд тэтгэлэг авах боломжтой. Энэ сурч байгаа ингээд 10 гаруй төгсөгчөөсөө ингээд хүүхдүүд хуулийн чиглэлээр сурдаг. Тэр болохоор ингээд NGK гэдэг компаниас бас ингээд ажиллана. 100 сарын 120,000 тэтгэлэг аваад байгаа. Тэгээд 2 жилийн процестэй гэрээтэй. Тэгээд эдийн засгийн одоо факультет сурдаг 10 дугаар үеийн номин гэж төгсөгч байдаг. Тэр болохоор одоо бас юм Нитори гэдэг компаниас тэтгэлэг аваад явдаг. Ерөнхийдөө бол ингээд өөрөө яг ингээд сайн хичээгээд одоо сонирхож байгаа тэтгэлгийнхаа сан дадлайдаг. Тэгээд ингээд шаардлагатай хангаж чадах юм бол зөндөө олон тэтгэлгийн сан байдаг. Баярлалаа. Ичэнгээс бас надад нэг асуулт байна. Одоо яг Нагоягаас өөр ямар сургуулиудад apply хийжсэн бэ? Тэгээд одоо яг энэ нөгөө нэг сургуулиуд руу энэ материал явуулах үеийн сэтгэл зүйн асуудлаас яаж давж гарч исэн бэ? Ер нь хэр хэцүү байсан бэ? Тэгээ Кохай нартаас энэ үеийг ер нь хэрхэн давах талаар ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол хэцээсэн. Би ер нь бол Японы их сургууль зөвхөн Нагояд сурна гэдэг зөвхөн Нагоягаас өөр ямар сургууль application өгөөгүй. Тэгээд түүнээсээ гадна яг сонирхож ирсэн нэг Америкийн дөрөв сургууль руу зөвхөн Liberal Arts College руу application хийсэн. Японы American University тэгээд Liberal Arts College-ийн ялгааны юу гэхээр University нь яг ингээд Японы сургуультай адилхан ингээд мэргэжлэрээ гүнзгийрээд одоо specialized гүнзгийрсэн хичээлүүд аваад явдаг бол Liberal Arts сургууль нь болохоор ингээд нэг бүх төрлийн одоо ингээд хичээлүүдээс авч агаад гэхдээ яхаа мэдээж ингээд өөрийн яг юм гол мэргэжил гэсэн юм байна. Гэхдээ ингээд бусад авах хичээлүүд нь ингээд жишээлбэл би ингээд биологийн хичээлээр суралцсан байж ингээд зүгээр арт ч юм уу эсвэл ингээд history ч юм уу psychology ч юм уу хүссэн чиглэлээр сурах боломжтой аюул тийм өргөн чадварыг одоо мэдлийг ингээд хөндлөж авах боломжтой тийм сургуулиуд байдаг. Тэрийг болохоор ингээд Liberal Arts College гэж хэлдэг. Тэгээд Америкийн бас Liberal Arts College гэх ингээд application явуулж исэн. Тэгээд бүгд яг адилхан ингээд Нагоягийн их сургууль болон Америкийн аппликейшн ингээд яг нэгэн зэрэг давах цаад тэгээд адилхан зөвлөж ерөнхийдөө
бол аяг адилхан зүйлж хардаг. Conflict оноо ч юм уу те. Тэгээд эсээ чаралтуудын оноо дүн гэл яг хичээлээс гадуур юу хийж байдаг гэсэн тэр бүхнийг ингээд адилхан бүгд яг ингээд Америкийн сургууль болон Авиагийн сургууль ингээд надаас шаардж исэн. Тэгээд тэр болгоныг ингээд өөрөөр эсээ бичиж явуулна. Би нэг дорож 10 өөр төрлийн эсээ бичсэн юм тийм. Тэгээд миний амар сайн сандаг юм болохоор би яг 12 сар тэгээд хамаг сургуулиуд application process deadline-д авах ингээд дуусах хэрэгтэй. Тэгсэн чинь ингээд манай гэрийнхэн ерөөсөө ингээд бас хотод байхгүй би гэртээ газараа би ингээд ханиад ирсэн алуураад тэгээд би эсээгээ бичих хэрэгтэй. Тэгээд би ингээд бэлтгэл курсгээ байдаг гэсэн чинь тэгээд би бэлтгэл курсынхаа ингээд ганцаараа ингээд эсээгээ бичээд хажууд ингээд манай музей багш одоо Монголоос гарсан ахалтай гэдэг музейгээд багш байдаг байсан. Мөцөл английн багш. Тэгээд тэр багш маань ингээд надад айгуу тусалж байсан. Тэгээд би ингээд халуураад тэгээд эсээгээ бичих хэрэгтэй. Тэгээд халуураад эсээгээ бичээл тэгээд 2 3 хоног бэлтгэл курсынхаа ангид суугаад тэгэл музей багш надад ингээд чиний минь би зүгээр үү. Тэгэл халуухан барьж ирэл тэр айгуу хэцүү ч гэсэн айгуу гой дурсамжтай тийм үуч. Сайн. Ерөнхийдөө бол энэ туршлагаас юу гэж хэлмээр юм гэхээр бити цагийн болохоор тэгээ эртнээс гоё юмудаас сайн мэдээд тий. Нэг ингээд төлөвлөж явах бол бас ингээд хамгийн яах чаргагүй болоод хамгийн юм ингээд тулах чарга яах чаргагүй өвдөжсэн чинь ингээд хамаагүй юм хийх шаардлагатай болно. Тэгээд суужснаас ингээд яг гоё төлөвлөгөөтэй бол хамаагүй бид ч амар ах болно гэж би бодож байна. За баярлалаа. За чатаар нэг асуулт ирсэн байна. Интервью дээр нь юу асууж байсан бэ? Танаас internship-ийн хувьд гэсэн байна. Internship юусоо хийж байгаагүй л дээ. Гэтэ их сургуультай ороод ингээд янз бүрийн internship хийн гэвэл айгүй боломжтой. Ингээд сургууль болгонд яг ингээд Монголтай адилхан карьер хөгжлийн төв биш байдаг. Яг ингээд тэрэн дээр ингээд internship хийгээд явах боломжтой. Тэрийг яг судалж агаад дараа нь асуувал хэлж өгье. Би яг ингээд хэлэнгөө судалгаа хийж байгаа. Би өөрөө сайн мэдгүй болохоор тэгээ миний интервью дээр болохоор ерөөхдөө яг миний бичсэн эссэн дээр бичсэн юмудаас асууж ирсэн. Тэгээ зөвхөн чи яагаад ингээд Японд аюул олон сургууль байгаа шүү дээ. Яагаад зөвхөн Нагоягийн их сургууль байгаа юм бэ? Яагаад биологийг сонгосон юм? Тэгээд ирээдүйд яг ямар хүн болмоор байна гэдэг намайг илүү тийм хувийн талаас нь ч юм уу одоо энэ хүүхэд ингээд Нагоягийн сургуульд ороод энэ тэгээд хүүхэд Нагоягийн сургуульд ороод их тийм судлаач болж чадах нь уу гэсэн тийм чиглэл одоо тийм өнгөйстэй ингээд надаас асуужсан. Яагаад гэвэл би чинь bioscience гэдэг ерөнхийдөө шинжилгээ ухааны юм судалгаа хийдэг лабораторид ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд туршилтаа ингээд байждаг тийм одоо юу гэдэг нь мэрэгжлийн чиглэлийг сонгож ярьсан гэж багш нарын ч гэсэн энэ хүүхэд яг ингээд ийм судлаач болж чадах хүүхдээ нөө гэсэн тийм чиглэл одоо өнгөйстэй надаас асуулт асуужсан. Тэгээд ерөнхийдөө бол тийм. Тэг бас дээрэс нь суур мэдлэгийн хичээлүүд дээр ингээд суур мэдлэгийг асуужсэн. Надаас батийн бодлого бодулж исэн. Геолог болон химийн асуултууд асуужсэн. Стайг амарх. Яахраг. За сургыг хүссэн ч юм уу их таалагддаг хэл байгаа юу? Тэрнээсээ хаваалцаач ээ. Гадаад хэл. Гадаад хэл үү? Тий. Миний хувьд болохоор яг Нагояга төгсчөөд цаашдаа яг ингээд мастер юм уу доктор ингээд higher level education хаана одоо өөр оронд хиймээр санагддаг. Ягаад гэх юм бол тий ер нь бол ингээд ийч яваад өөр хүмүүстэй уулзаад айгуу тийм туршлага хөндлөлс маань надад айгуу гинэ газар байснаас илүү дээрч санагдаж учраас тэгтээ хов хүн болго яг өөр нэг газараа ингээд бас байх төртөө зурцсан болон юм хүмүүс байдаг. Тэг миний хувьд болохоор ингээд өөр газар очиж өөр яг юм орчин тойронд ингээд байж яг ямар байдгийг мэдэх нь илүү сонирхолтой байдаг болохоор тэгээ би ерөнхийдөө
доктор ч юм уу тийм одоо судалгааны одоо ажиллаа Европ хийж боддог болохоор одоо жоохон бас тийм Европоос одоо миний хувьд болохоор биологийн шинжилгээ ухаан, ер нь шинжилгээ ухаан Европт Герман болон Франц энэ хоёр орнд айгүй тийм дамгаалсан судалгаа өндөр байдаг. Ялангуяа Герман. Тийм болохоор миний одоо цаашаа ер нь сурвал сурандаа гэж бодсон хэл Герман хэл юм да. За бодож бас Герман хэл сурыг гэдэг тий. За Амина маргад 2 гараар өгсөн байна. Аминагаас эхлээд асуулт асуух уу? Би харин нөгөө нэг надад 2 асуулт. Эхнийх нь болохоор та ингээд одоо Нагоягийн их сургуулиас гадна өөр сонголтуудад өөр газар руу apply хийсэн байлгүй дээ тий. Тэгээд ер нь бол хаашаа тэгсэн бэ? Эсвэл яг таг Нагояг зорж ирсэн үү G30. Тэгээд одоо нөгөө нэг таны бишкийн онооч юу вэ? Төвшин юу вэ гэдэг. Би өөрөө нөгөө баяр амар сайн байна. Тэгээд цаасаа хэлээрээ. Би болохоор яг түүхэлжсэнчлэн Америкийн Liberal Arts College-д apply хийжсэн. Тэгээ яг тэнцэх нь бол тэнцэлтэй яг миний хүссэн сэтгэлийн надад олддог байсан. Яа гэх юм бол яг нэг тодорхой хэмжээгээр одоо 80% ч юм уу те асуу 90% ингээд хөнгөлөгдсөн байлж гисэндээ яг ингээд амьдрах зардлын хувьд ингээд бодоод үзэнгүүт Японоос хамаагүй өндөр болж тараадсан болохоор тэгээд дээрээс нь аль ардгаар ингээс олох ингээд Нагоягийн их сургуульд сурна гэж бодсон байсан. Тэгээд сүүлдээ бас ингээд Америкт очгүй юм уу гэсэн тийм хэлбэртлээ орж ирээд Америкийн их сургуулиуд байдсан боловч тэгээд яг хүсэжсэн сургууль одоо судалгааны гэсэн аягүй сонирхолтой neuroscience би ер нь neuroscience талаар ингээд судалгаа хийх аягүй сонирхолтой байдаг учраас миний тэгээд Нагоягийн их сургууль ингээд тийм төрлийн судалгаа аягүй тийм хүчтэй өргөн хийгддэг. Одоо ингээд өргөн цаг үетэй хийгддэг аягүй тийм мундаг судалгаа хийгддэг байсан болохоор Нагояг сонгосон байгаа. Тэгээд өөрөг шиг юм болохоор би Японоос Монголоос явахдаа энэ бүртээ байжгаад тэгээд Японд ирээд энэ хоёр өмнө өгсөн. Тэгээд тэнцээгүй. Тэгээд одоо дахиад өгч байгаа. Тийм. Тэгээд ер нь бол миний хувьд гэх юм бол Японд ирээд Японы хэлний хувьд сайжирсан юм мэдээж яриа болон сонсвол аягүй сайжирсан. Өдөр тутмын яриа ч юм уу одоо ингээд хүн амьтантай ярих яриа харилцааны хувьд бол ингээд асуудалгүй байдаг ч гэсэн ялцчгүй ханц болон биш одоо ханц болон урьдчилгын тийм дасгалууд ерөөсөө хийдэггүй яа гэх юм бол хичээлээ англи дээр үздэг, япон дээр үздэг учраас тэгэхээр ингээд нэмэлтээр ингээд японыхаа хичээлийг хийхээс одоо хийх шаардлагатай болдог. Тэгээд тийм болохоор бас өөрийгөө хүчлэхгүй хүчлэхгүйгээр зүгээр ингээд ямарчсан японоор сайжруулаад ингээд явж байгаа. Самано та нэг Японоос өөр Америк ч юм уу тийм өөр улсууд руу явах тийм бодол байсан уу? Тэгээд яагаад яг Япон руу явахыг сонгосон бэ? Тийм. Хэцүү байсан байх тийм зүйлээ гаргасан бэ гэдэг. Тийм. Зүгээр миний хувьд тэгээд яг ингээд надад ингээд хамгийн эцсийн одоо шийдвэр гаргах хүчит ингээд Америкийн нэг дөрвөн төрлийн сургуулиуд гэсэн ингээд Нагоягийн их сургуулиас авахгүй. Тэгээд яг харж байгаад нэгдүгээр тэгээд gut feeling гэдэг чинь шүү дээ ингээд чиний дотор яг юу мэдрэгдэж чинь ингээд тэрийг л ингээд амар дагсан зүгээр байсан. Тэгээд ингээд яг Америкийн тэр сургуулиуд л ингээд айгуу сонирхоод ингээд apply хийсэндээ тэнцнийхаа дараагаар ингээд би ингээд яваад ингээд тэнд ингээд өөрийнхөө орон зайг одоо юу гэдэг чинь олоод ингээд мундаг байж чадах уу гэж бодож утсан. Тэгээд хоёрдугаартаас ингээд мэдээж financially ингээд надад аль нь илүү одоо эдийн засгийн хувьд ч юм манай эдийн засгийн хувьд ингээд надад аль нь ингээд илүү хүндрэл баг учруулахаар тэр болтны ингээд
бодож үзэж жагаад тэгээд шийдвэр гаргасан. Ерөнхийдөө бол яг ингээл өөрийнхөө зөв сонирхол тагсан зүгээр хата. Юу Миний зүгээр дахиад нэг асуулт байна. Нөгөө тарих судлаар анх нөгөө нэг чи эссе бичиж байхдаа тарих судлаар явна гэдэг жисэн шүү дээ, тий? Тэгээс нэлээ бас сонирхолтой эссе байсан санагдаж байна. Тэгээд мэрэгжлийнхаа талаар бас нэг жоохон одоо дэлгэрэнгүй ярих уу? За Одоо яг нөгөө тарих судлаараа бас яг явж байгаа юу? Арай өөр салбар руу орсон уу? тэгэл хүн чинь бас ингээл замаараа бас ингээл ирчээд айгүй олон сонирхолтой лабораториуд профессоруудтай уулзал тэгээд хийж байгаа судалгаанд айгүй бүтээрээ айгүй сонирхолтой байсан ч гэсэн айгүй ингээд тарих судлал буцаад ингээд тарих судлал руугаа буцаад сонирхолтой болсон. Тэгээд би хамгийн сонирхолтой нь ингээд анх Нагоягийн сургуулийн эсэйг бичиж байхдаа би ингээд Японд нэг багшд өгөхгүй Нагоягийн сургуулийн машин тарих судлалаар одоо ингээд аюул алдартай. Тэгээд ийм том лабораторитой Нагоягийн сургууль ийм том лабораторитой тийм багш байдаг. Тэгээд тэрийг ингээд мэдчихээд би энэ багшийн лабораторид ормоор байна гэдэг ингээд биччихсэн. Тэгээд одоо ингээд тэр багшийнхаа ингээд лабораторид орсон судалгаа хийж явж байгаа. Ямар гоё юм бэ? Тийм баярлалаа. Тийм ерөнхийдөө бол яг ингээд биччихсэн эсэгээ яаж бичсэн тэр замналаар л айгүй явж байгаа. Тэгээд миний одоо судалгаа юун дээр явагдав гэхээр C. elegans гэдэг дугуйг хорхоо. Тэгээд хорхоо гэх тийм амар муухай тийм царай муутай юм биш ингээд зүгээр юм та нар Google дээр таагаад үзэх юм бол угаасаа гарч ирнэ. За яаж за ийм брендэн дээр судалгаа хийдэг. Энэ болохоор ерөөхдөө дугуйг хорхооны нэг төрөл. Тэснэ би айгуу тийм transparent буюу ингээд өнгөгүй учраас ингээд дотор нь ингээд явагдаж байгаа бүх одоо процессыг ингээд шууд микроскопоор ингээд харах боломжтой. Тэгээд энэ ингээд амт ингээд айгуу жижигхэн тэгээд 300хан ийм одоо тархины эстэй ийм амтан байгаа. Тэгээ энэ болохоор ингээд юм сэр нуутай амтан гэж тооцогддог. Тэгээд хүнтэй ингээд ер нь бол айгүй төстэй. Одоо ингээд хүний одоо геном болохоор ингээд 21,000 хүн ген гэдэг бол C. elegans болохоор бас адилхан 20,000 ийм ген гэдэг. Тэгээ хамгийн анх одоо нөгөө нэг та нар human genome одоо ингээд хүний яг нөгөө нэг геномын дарааллыг, генийн дарааллыг ингээд эрдэмтэд олж нэхээсээ өмнө хамгийн анхны C. elegans гэдэг энэ үтний одоо геномын одоо генийн дарааллыг олж нээсэн байдаг. Тэгээ хүмүүс яагаад энэ үтгийг судлаад байна гэх юм бол ингээд хүнтэй айгүй адил одоо юу гэдэг нь бүтцийнхаа тархиныхаа бүтцийнхаа хувьд айгүй адилхан генүүд нь төстэй. Тийм учраас ингээд модель болгож ингээд судалдаг. Тэгэхээр ингээд C. elegans дээр хийсэн судалгаагаа хэрвээ ажиллаж одоо энэ үтэн дээр хийж байгаа судалгаагаа ингээд хэрвээ болж ивэл одоо ингээд цаашлаад одоо дээшээ ингээд том амтд дээр одоо шилбэл арай том болоод тулах. Тэрнээс дээшээ ингээд хүн дээр ингээд юм шатлсан төвчний ингээд судалгаа хийгдэж явдаг байгаа. Тэрийг болохоор яг нэг тийм model organism буюу модель болгож ингэж судалдаг ийм организмууд гэж хэлдэг. Тэгээд хамгийн эцсийн зорилго нь болохоор яг ингээд хүн дээр ингээд тэр юм хэрэгжүүлэх тийм зорилготой байдаг. Тэгээд энэ одоо амтны яг neuroscience буюу ингээд тархины одоо тэр үйл ажиллагааг судалдаг юм лабораторид байдаг. Сэм тий. За маргад дахиад гараар өгсөн байна. Та ер нь бол сургуулаа төгсөөд одоо гадаадд ажил хийх хин бодож байна уу? Монголда ирээд ер нь яг Монгол ирээд ажил хийн гэж бодож байгаа юу? Тэгээд яг хийхэр бол яг ямар хуу ажил нөгөө энд тархины мэдсэлж болно гэсэн үг үү? Эсвэл судалгаа гэхээр тий. Ер нь бол би эмчээр
сурдаг байхгүй судалгаа хийдэг. Одоо жишээлбэл тархины одоо ямар эсэн одоо ингээд хүний ярих юм рефлекс одоо ярих чадварт ингээд хамаатай тэрийг ингээд илүү судалдаг ч юм уу тиймэрхүү судалгаа хийж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол эмч бол төсөөд эмч болох боломжгүй. Тэгээд одоогийн яг ингээд миний мэдлэг юм уу бакалаврын түвшний мэдлэг бол ингээд одоо ингээд айгу хангалтгүй санддаг учраас яа гэх юм бол илүү ялангуяа ингээд шинжлэх ухаан тэр дундаа биологиор сурч байгаа хүмүүс ингээд дороо иж мастер ч юм уу чадвал докторийнхаа ингээд түвшинд яг судалгаагаа хийж иж яг өөрийнхөө ингээд хиймээрээ юм яг ингээд 100% хийж чадах тийм түвшний одоо мэдлэг чадвартай болох юм шиг санагддаг. Тэгээд илүү тийм ингээд үнзээрсэн наривчилсан судалгаа хийж явсныхаа дараагаар Монголд очоод хиймээр байгаа зүйлээ хийх чадамжтай болох хаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол доктор болон пост доктор гэж айлуулах ингээд судалгаа хийх ойрын 10 жилийн төлөвлөгөө бол яг ингээд судалгаа хийгээд тэг суралцах тийм байна. Яа монголчин асуулт асах уу? Би нэг юм асуух гад ер нь нэг та чи ер нь одоо neuroscience-аар сурна тэгээ биологи юу гэхээр чинь нэлээ ингээд хичээлтэйгээ зурлах юу шүү дээ хичээл шүү дээ ингээд бусад одоо ингээд хичээлүүдэд харьцуулах юм бол одоо ингээд бусад мэргэжлүүдтэй харьцуулах юм бол тэнгүүт ингээд та чи ер нь айгүй одоо бид нарыг бодох юм бол ингээд бидний хажууд нэлийн туршлагатай тэгээд аюу туршлага сууцаа өөрийн гэсэн нэг арга барилтай болцсон байгаа. Тэгэхээр бид зүгээр ингээд хувь хүний талаас юм асуух гад яаж одоо яг ингээд одоо их сургуульд орохоор ч юм зүгээр ингээд маш их хариуцлага штэ. Тэгээд яаж яг ингээд цагаа ингээд зүг зарцуулаад одоо жишээлбэл сошиал медиа ч юм уу ингээд яалч ингээд хүүхдүүд ингээд тэрэнд орчдөө штэ. Тэгээд тэрнээс бол ингээд хичээлээсээ ч юм уу ингээд яалч ингээд холдчихдог. Тэгээд тэрийг ер нь яаж зохицуулдаг вэ? Тэгэл ер нь тийм цагаа яаж зохицуулах вэ? Яаж ингээд хичээлээ хийдэг вэ гэж асуух гэсэн. Миний бодлоор ингээд би бас ингээд бицэндээ адилхан ингээд бид нар бүгдээрээ адилхан танараас одоо би чинь 5 насны 5 6 насны л их юм шиг 5 4 5 нас өсрээд нэг 6 насны л их ч байх заяа. Тэгээ ингээд бодож ингэж бицэндээ манай үеийнхэн яг адилхан ингээд одоо сошиал ертөнцид ингээд айгуу тийм хамаарал болсон. Ингээд яг адилхан ингээд Facebook, Instagram гэл хэрэгэлдэг. Бицэндээ айгуу хэрэгэлдэг. Яг үнэндээ. Тэгээд тэрнтэйгээ өөрөө ч гэсэн ингээд дийл хийх гэж хичээгээд явдаг. Гэтэ ингээд сүүлийн үед ингээд анзаарсан юм гэхээр ингээд хүн завтай авах тусмаа илүү ингэж хэрэггүй цагийг айгүй өнгөрөөд юм гэж бодсон. Яагаад гэх юм бол би ингээд сүүлийн яг 10 сараас эхлээд лабораторид ингээд ороод тэгээ судалгаа хийгээд өдөржин яг ингээд өглөөжийн хичээлтэй яжгаад өдөржин яг судалгаа хийж жагаад орой гэртээ орч ирээл тэгэл хичээлээ хийгээл суудаг. Тэгээ ингээд өмнө нь бол ингээд одоо ингээд ийм лабораторийн ийм хичээл энэ төр гэж байдаггүй байсан. Хичээлчсэндээ ерөөхдөө хичээлчсэн айгүй бага өмнөх 2 жил. Тэр үед ингээд айгүй тийм одоо амралтын үеэр ч юм ингээд хүн угаасаа ингээд хийцгүүрээд хийх юм бидэггүй болохоор ингээд бахан кино үзэл Instagram ухаал Facebook ухаал суудаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан бичсэндээ тэгэл суудаг байсан. Тэг ингээд завгүй болтон чи үнэхээр надаа ерөөсөө ингээд юу интернетээр ингэж нэг кид юм цаг хүрэх тийм ерөөсө сөхөөж байхгүй гэж утас муцаа хаана гаагч мэдгүй зүгээр ингээд өөрийнхөө хийж байгаа юмд ингээд төлөвлөл тэг хийчдэг. Тэгэхээр айлуулах ингээд миний өгч чадах зөвлөгөөх юм бол өөрийгөө айлуулах завгүй байлаа. Тэгээд завгүй байлгах юм бол ингээд одоо ингээд сошиал медиа ч юм уу тэр бүхнийхээ хэрэглээг ингээд айгу өөрийн мэдлэг ингээд ерөөсө ингээд утаслуугаа чарахаа болчихсон юм билээ тийм. Тэгтээ бас ингээд яг ингээд орой ингээд хичээлээ хийгээд суух гэнгээ бас ингээд мэдээж асуудлууд гарч ирдэг л дээ ингээд одоо анхаарал төвлөрөх юм те. Тэрэн дээр яг яадаг хэрэг би ингээд нэг аппликейшн хэрэглэдэг байхгүй юу? Тэр болохоор юм Forest гэсэн аппликейшн аа. Тэгтээ үнэхээр л аппликейшн байсан л да. Store дээр
Android дээр ч нэ байж магадгүй. Тэр нь болохоор ингээд нөгөө нэг одоо ингээд нэг хичээлийг арга байдаг. Ингээд 30 минут төвлөрөөд 5 минут засаглалгаа аваад 30 минут төвлөрөөд 5 минут засаглалгаа аваад 30 минут төвлөрөөд гэснээр 15 нэг ийм их завсралгаа авдаг. 30 минут ч юм 15 минут ч юм завсралгаа авдаг. Яг ийм одоо техникээр ингээд хүмүүс аппликейшн одоо хөгжүүлэгчид нэг ийм Forest гэдэг аппликейшн гаргасан байгаа. Forest адилхан зөндөө ол ийм яг тиймэрхүү аппликейшн зөндөө байдаг. Ингээд төвлөрөх цагийг өгснөө завсралгаа авах цагийг өгснөө төвлөрөх цагийг өгснөө завсралгаа авах цагийг өгдөг ийм аппликейшнууд. Тэгээд Forest гэдэг аппликейшн яг юугаар ялгаатай гэх юм бол чи тэр аппликейшнээс ингээд гарчих юм бол ингээд Forest-аар ингээд мод тэрдэхгүй яг өөрийнхөө юм space-тэй. Тэгээд тэр аппликейшнээ ингээс гарчих юм бол гэж чинь ингээд мод ч өгөх чинь чи ингээд амар мод тарих байсан чи ингээд талбайд чи ингээд амар тийм өгцөн моднууд ингээд байдаг хгүй ингээд тэр аппликейшнийг аппликейшнээс гарчих юм бол яг би яг тэр аппликейшнийг хэрэглээд ингээд модоо өгөхгүй шүү гэж одоо хичээлээгээ суудаг орой болохоор тийм баг. Баян байна. Энийг бас харж исэн юм хэрэгтэй байна тий. Ер нь бол одоо ч тэгээд хүн болгоно л яг ийм сошиал хамааралтай утасны хамааралтай л болсон байгаа юм л да. Зөвхөн хүүхдүүд гэхгүй том хүмүүс ч гэсэн мэдмээр хэрэглэмээр гоё аппликейшн байна. За гараа өгөх шиг боллоо мичмаа. Сайн би бас нөгөө судлаачаас ингэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд ингээд төсөөл буугаад ингээд бодоод үзэхээр яг судлаачид яг өглөөнөөс хойш орой хүртэл ингээд лабораторид суугаад өдөржингөө юм судлах гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь бол хувийн амьдрал яг ямар хөө байдгийн бол тэгээд судлаач хүмүүс яг ингээд юм судлаад нээжиж ингээд амар амжилт гаргасан гэсэн үг шүү дээ. Тэгээд судлаач хүмүүст хэрвээ ингээд юм нээхгүй бол яах вэ? Эсвэл ингээд яг хаанаас цалингаа авдаг вэ те? Санхүүгийн хувьд судлаач хүмүүс яг ямар хөө байдгийн бол гэдгийг л асуух гэсэн. За баярлалаа. Ингээд бол би бол одоохондоо яриад судлаач биш байгаа. Оюут тийм манай профессор бол судлаач. Тэгээд ерөнхийдөө бол ингээд манай профессор чилгаагүй би ч тагийг ингээд туршилт хийх зүйл цаг хугацаа өдрөө болгоо яг ингээд туршилт ингээд хийдэг гэсэн үг биш. Одоо ингээд жишээлбэл нэг өдөр нь хийгээд 2 өдөр дараалж хийгээд одоо 2 өдөр дараалж амардаг ч юм ингээд одоо тэр амтан чи яг ингээд өсөлт нь бас ингээд хэрэгтэй ч нэг бид нэр ингээд тэр амтнаа яг ямар үед нь ингээд судалгаа хийх үү те. Тэгээд яг ингээд амтнаас ингээд төрөөд өсөөд ингээд байж хүртэлнээс хүлээх шаардлагатай болно. Тэгэхээр ерөнхийдөө бол 7 хоногт 3-аас 4 өдөр яг ингээд лабораториор суугаад судалгаагаа хийгээ явдаг. Тэгээд бусад үед нь болохоор ингээд зүгээр ингээд компьютер дээр ч юм уу өөрийн одоо ингээд өөр хийх юмудаа ингээд хийгээд явцдаг юм байлээ. Тэгээд миний хувьд болохоор яг сурагч болохоор зөв ингээд бусад завтай өдрүүд дээр яг ингээд хичээл хийгээд явдаг. Тэгээд хувийн амьдрал яг өглөөнөөс өглөөнөөс тэгээд орой хүртэл судалгаа хийж байгаа гэж ярьж байгаа ч гэсэн тэр нь аюу тийм гонхтой юм шиг сонсож чиж магадгүй л гэхдээ яг үүндээ тийм гонхтой юм биш юм байгаа маа. Тэгээд мэдээж яг бодит байдал нь үнэхээр тийм байдаг ч гэсэндээ зөвөр ерөнхийдөө оройн ингээд би аюу азтай манай нагваад ингээд яг манай найзууд ч юм уу миний одоо яг Ашин Монголын төгсөгчд аюу олон байдаг. Тийм болохоор ерөнхийдөө 7 хоногт 1-2 удаа ч юм уу ингээд орой найзуудтайгаа уулзаад ингээд тийм ер нь бол хувийн амьдрал дээр нэг санаа зовоод авах шаардлагагүй. Өөрөө л яг тайм менежмент нь сайн байх юм бол тэгээд гоё амралтын өдрүүдээр ингээд яг хамгийн гол нь ингээд ажлын өдөр ингээд өглөөнөөс орой хүртэл зав гэдэг хүмүүс амралтын өдөр гэсэн нэг өөртөө зав гаргах нь аягүй чухал. Амралтын өдөр яг ингээд чөлөөлөөд тэр хоёр өдрийг яг ингээд өөртөө зориулаад тэгээд яг гоё ингээд өөрийнхөө хиймээр байгаа юмнуудыг хийгээд явж чадвал яг гоё баланс тийм лайфстайлтай болох юм санагддаг. Тэгээд миний хувьд ч гэсэн айл бол амралтын өдрөөрөө ингээд өглөө ингээл жоохон босвол гоё өглөөний хоол өөртөө хийжтэл туртай юм хийгээл тэгэл яг нэг refresh хийгээл тиймэрхүү амьдралын юм ихтэй байдаг да.
Баярлалаа. Тэгээ нөгөө нэг цалин фандинг гэж ирсэн. Тийм ерөнхийдөө бол одоо бүрийг ингээд судлаач юм уу профессор нэг одоо тодорхой судлаач болно гэдэг чинь ерөнхийдөө юм оюутан биш гэсэн үг. Оюутнаас одоо ингээд дээшээ түвшний хүн болно гэж аав гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн ассистент ч юм, ассистент профессор ч юм уу, эсвэл ингээд researcher ч юм уу. Тэр хүмүүс болохоор ингээд их сургуулиас ийм фандинг мөнгө өгдөг. Та нарын судалгаандаа ингээд ийм мөнгө хэрэглээрэй гэдэг. Тэгээд тэр мөнгнөөсөө ингээд манай багш нар ч юм уу ингээд судлаач цалинж явдаг баг. Тэгэхээр ерөнхийдөө бол бас ингээд айгуу тийм цалингийн өвний тиймэрхүү байх гэж бодож байна. Судлаачаас гадна бас ирээдүйд профессор их сургуульд бас багшилж болох бах тий. Тийм ерөнхийдөө бол их сургуультай холбоотой ч юм уу их сургуульд судалгаа хийгэж бодож ивэл ерөнхийдөө бас ингээд багшлах шаардлага гарч ирэхийг үгүйсэхгүй. Тэр үед яг ингээд бас нэг багшлаад явах нь л зөв юм шиг санагддаг. Манай багш гэсэндээ ихэнчлээ яг ингээд багшлангаа яг өөрийнхөө судалгааг хийж явдаг тийм хүмүүс өдөг учраас. За маргад асуулт асуусан байна. Мэргэжлээ хизээ тодорхойлсон бэ? Мэргэжил сонгоход хэцүү байсан уу? Эсвэл хоёр мэргэжлийн дунд гатсан ч юм уу? Тиймэрхүү юм байсан уу? Байсан бол өөр ямар мэргэжил сонирхож байсан бэ? За би чинь тийштэй би бас мэргэжлээ сонгох гэж их зовсон. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн анх дунд сургуульд байхдаа би дизайнер болно гэж боддог. Хогц дизайнер. Тэгэл шинэ Монгол сургуулийн нэг үнсгэлжинд орол. Тэгээд хүн чинь ингээд юмыг хийж үзэхээс нааш ингээд өөртөө ингээд зохих зүйлсээ сайн мэддэг шүү дээ. Тэгээд би ямар ч хийж үзье гэж бодоод үнсгэлжинд ороод. Тэгээд гэсэн чинь амар надад тохирох зүйл биш болж таарад. Тэгээд дизайнер гэхдээ яг дизайнер гэж амар хүссэн. Тэгээд ингээд хийгээд үзээд тэгээд ингээд бодит байдалтайгаа ингээд одоо ингээд тулгарсан юм уу? Энэ хэрэг миний хийж чадах зүйл мөн байна уу биш үү гэдэг ингээд өөрийгөө шалгаж үзсэн, сорж үзсэн. Тэгээд ингээд мэдсэн. Миний хийж чадах зүйл биш юм байна гэд. Дараа нь болохоор ингээд ахлах сургуульд орсон чинь би бас ингээд физиктэй айгу сонирхолтой хөгтөд байсан. Физик дундаа ингээд aerospace engineering сонирхдаг. Тэгээд биологиос сонирхдаг хөгтөд байгаад тэгээд бас ингээд би өөрөө тэгээд яг сонирхсан мэргэжлийнхаа одоо тэр салбарын хүмүүстэй уулзах ч юм уу яг тиймэрхүү одоо юмнууд айгүй хийж явдаг байсан. Тэгээд яг тэр aerospace engineering сонирхоод явж исэн чинь юу яасан бэ? Манай үеийнхнийг сургуулиас нисэглөө явуулсан. Нисэглөө явуулаа яг тийм нэг онгоцны инженер хийдэг тийм хүмүүстэй уулзлаад би тэр үедээ тэгээ онгоцны инженер хүн юу хийх юм бэ гэдэг тэр хүнтэй нэг уулзаад ярилцаад үзсэн чинь бас яг ингээд миний бас хийж чадах зүйл биш биш санагдаад. Тэгээ за би ямар ч aerospace engineering болол яг гоё аж жаргалтайгаар амьдарч чадах уу те. Ингээд хүн ингээд чаддаг юм аа ингээд за энэ гоё юм шиг байна гэж бодоод үзэнгүүт ингээд яг хийж байгаа төсөөлөд үзэх юм бол яг хийгээд үзэнгүүт ингээд шал эсрэг гэдэг чинь миний үсэгтээс ахгүй дизайнер ингээд амар гоё санагдаад ингээд амар кул мэрэгжил чинь ингээд уусаа тийм бичнэ болж чадна гэж бодвол ингээд амар хувц цоёо суусан чинь ингээд яхав ингээд би насаараа ингээд одоо ингээд яг зураг зохиохол тэг зураг зураал ингээд хувц цоёол тэгэл ингээд би тийм амар юу гэдэг creative одоо юм хувц тийм зохиох хэмжээний юм тийм одоо юу гэдэг юм бэ бүтээлгээр ингээд сэтгэж чаддаг хүн үү гэж бодож үзмэд бас үгүй ч юм шиг. Тэгээд ингээд одоо нэрэлт тохирохгүй юм шиг санагдал. Aerospace engineering гэсэн ингээд насаараа ингээд онгоцсаал онгоцон дээр ажиллах хүн мөн үү гэж ингээд бодоод үзсэн. Тэгээ өөртөө ингээд ярилцаад үзсэн чинь бас биш байсан. Тэгээ би хамгийн анх ингээд Монголын оюун ухааны ахтай ингээд явж исэн. Монголын оюун ухааны ахтай та нар мэдчихэж магадгүй ингээд ерөнхийдөө янз бүрийн тийм memory sports memory тэмцээнүүдэд ингээд competitionуд ингээд шалгарсан хүмүүс нь яваад явдаг. Тэгээ би ингээд хамгийн анх ингээд Монголын оюун ухааны ахтанд явчаад надад айгүй таалагдаад тэгээ би яг ингээд тэр нөгөө нэг Монголын багт нь орж исэн тэмцээнүүдэд ордог тийм багт нь ороод тэгээ
хамгийн анх ингээд Азийн авраг гээд Memory Championship, Asian Memory Championship гээд 2015 онд Хонконгт болж исэн тийм нэг Memory Championship орсон байдаг. Тэгээ тэрэнд ороод яг ингээд дэлхийн аврагт орох хэрэг аваад тэгээд өвөл нь Хятадд бас World Memory Championship болж исэн. Тэр үед болохоор ингээд дэлхийн аврагт оролцоод тэгээд ингээд юу лээ нэг төрлөөс нь хүрээлэн медаль авч ирсэн. Тэгээд яг тэр үед болохоор ингээд надад бодогдсон юм ингээд яг ингээд хүний тарихтай яаж ингэж ажиллаад байд юм бэ? Хүн яаж ингэ юмыг хурдан цээжлээд хурдан санаад тэг санаад ингээд тэрийг нэрөөсөө ингээд надад бүр амар сонирхолтой санагдаад тэр үеэс эхлээд ингээд neuroscience тэг тарих судлал гэдэг чиглэлээр явах юм бол надад айгүй сонирхолтой байх юм байна. Хүн яаж юм суртгийг ч юм уу эсвэл хүн яаж юм цээжлэдгийг, хүн яаж ингээд ой санамжтай байдаг. Тэг хүн яаж сэтгэдэг тэр бүхний ингээд олж мэдэх надад ингээд айгүй одоо нэг амар passionate болж хэлсэн юм уу. Ингээд одоо ингээд тарих судалгаагаар ингээд судалгаа хийгээд явж байгаа өөрийгөө ингээд төсөөлсөн чинь надад айгүй карьер өгдөө шүү дээ. Төсөөлөгдөд боломжтой тийм байж боломжтой санагдаад тэгээд ер нь айгүй тарих судлалын чиглэлээр ер нь суралцъя гэж шийдвэр гаргасан байдаг. Тийм. Төрж явж байгаа л их сүлт нь тэгэл яг бодоод үзэнгүүт хүн ингээд өөртөө одоо янз бүрийн боломжийг тэр бүхнийг ингээд бүтээн яг ингээд хийж үзчихийж ер нь бол хийгээл үзэх хэрэгтэй эсвэл сайн бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. За асуултууд ерөнхийдөө болж байгаа шиг байна. За ингээд сэтгэгдэл хэлэх хүүхдүүд бас байгаа. Энэ хүүхдүүдийнхаа сэтгэлдлийг аваад тэгээд ер нь 5:30 гэдэг хэлбэлээр яриа өндөрлөе гэж бодож байна. Дахиад асуулт асууж болох уу? Олно. Нөгөө түрүүнд таны эсэг бол амар сонирхолтой байсан гэж хэлсэн. Та тэгээд яг ямархуу эсэ бичсэн талаараа жоохон хуваалцаач. Ер нь л би эсэн дээр яг нөгөө нэг яаж тарих судлал ч юм уу биологийн шинжилгээ ухаанд илүү дуртай болсон талаар бичсэн. Тэр нэг сая та нарт ярьсан түүх байсан л да би нөгөө нэг Memory Championship гэдэг Memory Sport гэдэг нэг чиглэлд тэгээд тэмцээнд оролцоод тэгээд яг ингээд хүний тарих гэдэг яаж ингэж ажилт юм бэ гэж айгүй сонирхож эхлээд илүү тийм биологийн тал дээр илүү тийм судалгаа одоо сонирхолтой болсон. Тэгээд хоёрдугаарт би ингээд яагаад зөвхөн нагууыг их сургуулийн бэ гэсэн тэр асуултанд нь болохоор яг тэр нөгөө нэг энд байдаг нэг багшийн би одоо яг нэрийг хэлж болохгүй л дээ. Хажууд хүмүүс авахаар. Тэгэхээр энэ багшийн одоо ингээд тэр багшийн ингээд ийм лабораторид байд юм байна. Ийм судалгаа хийдэг юм байна. Энэ надад аяг таалагдлаа. Би ч гэсэн энэ багш ийм судалгаа хийгээд явмаар байна гэсэн ийм эсэ биччихсэн. Тэгээд тэр яг тэгж бичснээр ингээд яг зөвхөн ингээд чиний ингээд яагаад бол одоо Японууд ингээд зөндөө олон юм биологийн чиглэлээр G3-аар ингээд сурч балах сургуулиуд байхад яагаад зөвхөн нагууягийн G3-ийн биологийг сонгосон бэ гэсэн асуултанд нь айгүй сайн хариулж чадах тийм хариулт байсан санаж яах юм бол ингээд чи ингээд айгүй профессор гэдэг айгүй сайн судалсан. Тиймэрхүү одоо жишээлбэл та нар ингээд Кёотогийн сургуульчсан ингээд сурмаар байгаа хүүхдүүд байж магадгүй эсвэл Нагуягийн өөр одоо ингээд мэргэжлэр сурмаар байгаа хүүхдүүд байж магадгүй та нар ингээд сургуулиас сайн судалж хагаад ямар багш нар байна ямар судалгаа хийж юм бэ ямар одоо хичээлүүд үздэг юм байна тэр болгоныг харж чад би энэ багшийн энэ хичээлд нь орж үзмээр байх юм уу эсвэл энэ багшийн семинарт нь ороод яг ингээд энэ багшийн хичээлийг авч үзмээр байх юм уу тиймэрхүү бас ингээд сургуулийнхаа судалгааг сайн хийгээд тэгээд тэрийнхаа ингээд эсэн дээрээ тусгаж өгөх илүү одоо чиний одоо тэр сургуулийг үнэхээр сонирхоод байна гэдгийг чинь ингээд бусад одоо тэр нэг admission хийж байгаа хүмүүс ингээд ойлгохоор тийм бүх тийм дээ хариулт болж өгөх юм уу гэж бодож байгаа. Яг эсэ бичгээр
янз бүрийн юм бол яг бичих сонголтууд юм даа тийм янз бүрийн ямар чиний эсээ бол ямар ч хэлбэртэй байж болно. Гэхдээ заавал одоо юу гэдэг эсийн дээрээ нэлээд бас ажиллах хэрэгтэй. Заавал одоо хүсэндраар ч юм уу техник нэр ингээд уншуулж үзээд тэрнээрээ сэтгэл аваад хэд засчээж чиний эсээ чинь нэлийн одоо чанартай болдог учраас тэгээд яг ингээд сургуулиуд руугаа материал явуулах юм бол заавал ингээд 2-3 удаа шалгуулнаа гэсэн тийм төлөвлөгөөтэйгээр хугацаа нэлээ сайн эртнээс одоо эсээгээ бичиж өгөх хэрэгтэй. Тэгээд яг ингээд одоо материалаа явуулаад тэнцэхгүй байгаа хүмүүсийг ингээд харахаар эсээн дээр айгуу дотор ажилласан ч юм уу тий. Тэгээд бас нөгөө ярилцлага дээр дотоо бэлдсэн тэгээд материалаа явуулахдаа бас жижиг сажиг юм дээр дотоо явуулсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү шалтгаанаас болоод унах тохиолдол айгүйх байдаг учраас энэ бол эртний дор хаяж нэг сарын өмнөөс тий яг нөгөө материалуудаа бэлдэж эхлэв айгүй зүгээр. Тэгээд яг нэг хүнээр ингээд эсэгээ уншуулах биш 2-3 хүнээр уншуулад санааг нь аваад засуулаад явбал зүгээр ах. Тэгээд яг уу бас ихчин ч гэсэндээ завтай бол бас эсээн дээр эсээг нь уншаад бас санаа илж өгч болж магадгүй тий. Тэгээд угаасаа нөгөө career төв дээр маань яг англи хэл дээр ингэж apply төгсөлтэй хүмүүсүүдэд зориулаад минь тогтохогш ажиллаж байгаа. Мөөзө огшийн дүү. Тэгээд бас нэлээд туршлагатай багш маань байгаа учраас менди огштойгоо холбогдоод бас нэлээд сайн зөвлөгөө аваад явж болно. Тэгээд өөрийнхөө төлөө яг бүр ингээл гоё сэтгэл гаргаад ингээл нэлээд би одоо хамгийн сайнараа л одоо энэ материалуудаа бүрдүүлнэ гэж одоо л зорилго тавиал явах юм бол биелэнтэй. Тэгвэл ингээл одоо өхимсэн гэж бодож байгаа бол цаг нь тулцсан багт одоо жоохон дутуу материал ингээл явуулаад тэр чин тэгээд бас ямар ч юг л болчихно л доо. Одоо юу гэх юм бэ? Явуулсны хэрэг гарахгүй шүү дээ тий. Тэр эртнээ сайхан бэлдээд энэ жил манай 12-ын бол бас материал өгж байгаа бах тий. За сэтгэгдэл хийх хүүхдүүд хийж болно шүү. За хүүхдүүд бодож хооронд хийлч тийм лөө. За тэгээ өнөөдөр ямар ч байсан ингээд цаг зав гаргаад яриа хийж өгсөндөө хичээндээ маш их баярлалаа. За манай хичээн болохоор 16 дугаар үеийн шилдэг төгсөгчдийн нэг байгаа. Беккад сурч байсан. Бекка гэд манай данг гэдэг байсан. Тэгээд тэнд сурч байхдаа ер нь бүх юмд аягүй төвтэй оролцдог. Урлагаараас нэлээ явдаг тий, дуулдаг. Гитар тоглодог билүү. Ямар ч байсан айгүй төвтэй. Тийм тэгээ урлагийн үзлэгтэр бас 12 дугаар ангидаа гол дүрд нэг дүр тоглож илаа. Ямар сэдвэр хийж илаа таны үеийнхэн чинь? Pirates of Caribbean. Тийм. Elizabeth болчихсон. Тийм. Тэгээд ер нь бол өөрийгөө одоо ингээд айгүй олон төрлөөр өөрийгөө ингэж хөгжүүлж чадсан. Тэгээд тэр чутгаараа ингээд танигдах гэдэг чинь өөрийгөө нэлээд нээгээд сургуульдаа нэлээд танигдсан тийм сурагч байсан. Тэгээд Бекка сурч байхдаа Нагоя болон бусад сургуулиуд руугаа материалаа явуулаад тэгээд тэнцснийхаа дараа бас карьер төвд цагийн ажил хийж өгчээсэн. Тийм тэгээд нийгэм итгэвч маш сайтай. Тэгээд өөрийгөө айгүй олон талаар хөгжүүлж чадсан ийм сурагч байсан. Тэгээд та бүхэнд бас ингээд өнөөдөр их сургуулийн хамтлаас ярьж өглөө тий. Тэгээд та бүхэнд ч гэсэндээ Симпаяасаа үлгэр дуурайл аваад
өөрийгөө гоё олон талаар хөгжүүлэх нэх боломж зөндөө байгаа. Тэгээд ямар ч гэсэн юм гоё яриа хийж өгсөнд баярлалаа. Томитагийн тэтгэлэг бас авч ирсэн тий. Тийм. Томитасан. Томитасан гэдэг бас нэг Япон одоо хүн байдаг. Манай сургуулийн хүүхдүүдэд яг ингээд сургуультаа явах жоо хүүхдүүдэд ийм одоо дэмжих тэтгэлэг гэх юм уу та тий. Нэг удаагийн 1000 долларын тэтгэлэг байдаг. Тэрийг бас их чинь авч исэн. Тэгээд гих мэтчлэн манай сургуульд бол өөрийгөө нээгээд хөгжүүлээд зорилго тавиад тий. Ингээд явах юм бол зөндөө олон боломж байгаа. Тэгээ та бүхэн манаас олж харж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн ярианд нь маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Урьд хүрэлцүүлсэн баярлалаа. Тэгээ зөндөө олон кохай нартаа хэрэгтэй мэдээлэл өгч чадсан бахаа гэж найдаж байна. За сурагчдаас маань нэг 2 хүүхдээс сэтгэл авъя гэж бодож байна. Тийм байна уу? Мичт маань тэгээ сэтгэлээ илэх гэсэн. Манай сургуулийн хувьд ингээд хараад тахад яг ингээд биологийн чиглэлээр бол нэх ингээд мэдээлэл бол барагтай ингээд олддоггүй. Тэгээд би нөгөө дулам сүрэн багшаасаа гуйсан. Тэгээд та ийм биологийн чиглэлээр явж байгаа симпай байвал бидэд яриа гэдэг өгөөч гэд гуйсан. Тэгээд тэр хүсэлтээ минь ингээд хүлээж аваад яриа илгээж өгсөн дулам сүрэн багштай баярлалаа. Тэгээд ийм яриаж өгсөн инхчин симпайда бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд би бас ер нь бол жоохон биологоор явъя гэж бодоод тэгтээ жоохон эргэлзээд байсан. Тэгээд тэр эргэлзээг минь ингээд арилгаад жоохон ирээдүг маань гэрэл хийгээтэй харагдуулж өгсөн танд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Сэтгэлээ илэх гэсэн юм аа. За. 13 ангийн сурагч болж юм байна. Тэгээд би харин өнөөдөр нэг өчигдөр постерыг хараад амар таалагдсан байхгүй нөө биологийн чиглэлээр Японд сурж байгаа гэд ер нь Японд руу явах амар хэцүү байдаг гэд ер нь хүмүүс ярьдэн штэ. Тэгээд бас сая нөгөө асуулт асуусан чи Герман хэл ингээд сурахыг сонирхож байгаа гэд би яг сая нэг өмнө жилээс эхлээд ингээд эмч юм уу тийм одоо ямар ч зэн байгалийн чиглэлээр явах юм бол нэг тийм тарих судлаач болъё гэж амар хүссэн байхгүй юу. Тэгсэн чи яг та тийм тарих судлаар явцсан. Тэгээд бас Герман хэл бараг сурах байх гээд тэр бүр амар таалагдлаад өнөөдрийн яриад амар гоё болж өнгөрлөө. Баярлалаа. Баярлалаа бүгдээ. Баярлалаа. Мэнэ намайг 14 ангид сурагч Ануудэр гэдэг. Тэгээд өнөөдрийн яриа маш их таалагдлаа. Тэгээд цагаа гаргаж кохай нартаа ингээд үлгэр дуурайлал болоод өөрийнхөө туршлагаас хуваалцж байгаад баярлаа. Тэгээд ингээд анх нөгөө нэг тарих судлал гэхлээр нь ангаах юм болов гэж бодоод би бас өөрөө нөгөө ангаах тал руу бас сонирхолтой болохоор ангаах руу эмчин болов гэж бас бодсон байхгүй юу. Гэтэ харин судлаач гэсэн юм байна. Тэгээд баярлаа. Баярлалаа. Яа сэтгэл хэлсэн хүмүүстээ баярлалаа. За өнөөдөр ингэж хэдүүлээ бас цаг маань болсон болохоор яриагаа ингэж өндөрлөе гэж бодож байна. Тэгээд идэвхтэй оролцсон хүмүүстээ дээрэнд нь баярлалаа. Баяртай. Баярлалаа. Ихчээ За. Facebook request явуулсан шүү. За. Facebook-ээр request явуулсан байгаа шүү. Request аваарай гэсэн байна. Facebook нь юу юм бол? Facebook нь юу? Тэр шууд зүгээр юу мессенжерээр ингээд асуух юм бичээд би тэр шүү гэж бол ингээд хин гэдгийг сайн мэдэхгүй болохоор урьдсан дээр мессенжер бичээрэй гэдэг. За баярлалаа. Баяртай. За баяртай.
За гоё яриа боллоо. Баярлалаа хичээ. Эзэм аригато гэдэг чинь. Баярлалаа. Бихтэй баахан хэрэгтэйгүй юм хэрч удаа. Мэдвэл. Ойлгомжтой байгаад гоё болоод байна шүү дээ. Ойлгомжтой гоё ярьсан. Би ч угаасаа ярианд айгуу сайн шүү дээ. Лаборатори дээр байгаа юм. Сургууль дээр байж дэшээ гараад үргэлжлүүлээд туршилтаа хийж байгаа. Байранда. Бид хэд ингээл хөл хорионд орцсон ингээл цахимаар л ажиллаж байна да. Тэгээ цахимаар ах юм зэжгүй. Харин зарим талаар айгуу зүгээр л юм. Хичээл дээр манай зарим хичээл нөгөө нэг их хүнээ нөгөө анги дээр орсон зарим нь онлайнаар авахгүй юу? Онлайнд хичээл зүгээр ингээд юу лээ. Юу ягаал өглөө хичээлээс нэг 5 минутын өмнө сэрэл гээс компьютер хассан. Сайн. Айгуу амар. За окей. За тэгээд гамбарэ. Мэстэ дараа тухтай ярья. Тэгээд баярлалаа. За баяр.